Сүүлийн хэд хоногт Пэжгэнсэн шууган төгсгөл рүүгээ ойртож төрийн ордонд арх ууч тамхи татсан хэрэгээр Эрдэнэ чимэг гишүүнийг гар утсаа алдсан нэрийдлэр найзыгаа төвчлөлсөн гишүүн уянга нарыг нэрээ татаж улс төрөөс зайлшгыг шаардаж турхирсан чаленж хүчээ авч байна. Мэдээж Эрдэнэ чимэг уянга нар буруутай. Гэхдээ орилгож бас учир бий. Миний ойлгож байгаагаар гишүүн уянгийн хувьд оюу толгой 5-7 лойрын эсрэг цаг ямагт дуугарч эсэргүүцэж ирснээрээ эрх баригч лойрчдын эсрэг олон нийтийн анхаарлыг хандуулж ирсэн юм. Үүгээрээ тэр иргэний нийгмийн эсэргүүцлийг төрийн ордонд мэдрүүлж нэг ёсондоо жирийн иргэдийн дархлаа болсон хүн гэж харагддаг. Эрдэнэ чимэг гишүүний тухайд нэг л гавьяаг дуртахад хангалттай. Ард нь хэн байх нь хамаагүй. Тэрээр 5-7 лойрыг манан бүлэглэлийн гараас аварсан хүний нэг. Түүнийгээ ч бас хэвлэлийн хурал дээр хэлж байна лээ. Манан бүлэглэлийн байгуулж байсан гэрээ батлагдсан бол өдий 5-7 ч 60 жилээр хятадын мэдэлд очихсон байх байлаа. Хэрвээ тэгсэн бол өдий та нарын очрлол сүйдлээд байгаа тэр 300 мянган төгрөг чинь ор сургахгүй байх байв да. Ахин сануулахад 5-7 хөршин дор дан ганц нүүрс байдаггүй юм гинүүлээ. 21 тэрбум метр куб метаны хий бас байдаг юм байна. Тэгэхээр тэнд ямар том лойр дээрэм ямар том бизнес явагдаж байсан төсөөлөгдөнө. Харин одоохондоо бол 5-7 монголчууд та бидэнд үлдсэн байгаа цаашдаа яахыг хэлж мэдшгүй. Эцэст нь хэлэхэд офшор данстай лойрчдыгаа нэрээ татаа гэж орилоог ойж 5-7-г таанахт үлдээж өгсөн хүнийг нэрээ тат гэдэг нь хэр зэрэг утга учиртай юм бол доо.